Бид хаана амьдардаг вэ? Нар мандахад манайхан тухтай орондоос ирж ажлын өдөртөө бэлтгэн. Ариун цэврийн өрөөнд дугаарлаж цайлаад машинд нийтийн тээвэрт заримдаа гудамж хараалгадаг. Аав тайван сайхан ажлын байран дээр очиж харин би сургуулийнхаа танхимд амьдарч байна. Өдрийн цагаа хаана удаг вэ? Эсвэл цайны цагаараа өөр ажил амжуулдаг уу? Ажлын цаг дуусахад зарим нь гэрт хайрж байхад дараагийн ажил руугаа яардаг хүмүүс ч байна. Нар жаргахад гэртээ яаран харж хүүхдүүдээ унтуулад маргаашийг ухтахаар орондоо орцгоодог. Тийм ээ, бид дотор амьдардаг. Бидний амьдралын үн цэнтэй учирлуудын дөрнөж бие биедээ зориулах сэтгэл эндэл бодиттой болдог. Дотор өсөж, дотор тоглож, дотор бодцоож, дотор амьдарч байна. Энэ бол биднийг гэр гэдэг биднийг тогтоохтай, дулаахан, аз жаргалтай гэж мэдэрч амьдрахад юунаас илүү хэрэгтэй зүйл мөнөөсөө мөн. Тэгвэл дотоод орчны чанар бидний амьдралд нөлөөлдөг үү? Бид өөр газар амьдарч чадах уу? Та өөрийнхөө амьдардаг орчинд санаа зовсоор байгаа юм биш үз? Санаа зовх аюулгүй доторх агаарн цэвэрх, хүйтнээс орж ирэхэд дулаахан бодож өгчөд тухта, үр хүүхдүүдээ өсгөхөд сэтгэл хангалуун байх. Таныг аз жаргалтай амьдруулах орчныг та бид өөрсдөө л бүрдүүлнэ. Үүний тулд аавын хэлснээр ирээдүгөө хайрлах шийдвэрүүдэл хэрэгтэй.